Сайн мэцхан нөгөө бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ярих хэрэг маань Францын баруун өмнөд хэсэгт орших Lot-et-Garonne мужийн Montflaucon хэмээх нам гүм тосгонд болсон. Энэ хэрэг өнөөдөр ч хүмүүсийн сэтгэлийг сэрдэхийлэгдэг. Учир нь Францын хамгийн чинээлэг боловсралтай язгууртан гэр бүлүүдийн нэг болох De Vidrine-ийнхэн өдөн 10 жилийн турш өөрсдийнхөө цайзад бараг хоригдол мэт амьдарч амьдралынхаа бүх шийдвэрийг ганцхан хүний үгээр гаргаж байсан. Хамгийн гайхмаар нь тэднийг хүчээр цагдан хорж уу тулгасан биш, харин тэд өөрсдөө тэр хүний үгэнд бүрэн итгэж түүний хүссэн бүхнийг сайн дураараа биелүүлдэг болсон явдал. Тэгвэл өрдөө энгийн нэгэн эр бүтэн гэр бүлийг хэрхэн 10 жилийн турш өөрийн иргэшээлд оруулж чадсан юм бол. За хэрэгээ ярьж эхлэхээс өмнө De Vidrine-ийн гэр бүлийг эхлээд та бүхэн танилцуулъя. За гэр бүлийн хамгийн ахмад гишүүн нь Guillemette De Vidrine. Тэрээр 3 хүүхэдтэй. Түүний том хүү нь Philippe De Vidrine. Филипп гэрлээгүй байсан бөгөөд тухайн үед Брижиттэй хамтран амьдардаг байв. Харин хоёр дахь хүүхэд нь охин Гилен De Vidrine. Гэрлснийхаа дараа Гилен Маршон нэртэй болсон. За Гилений нөхрийг Жон Маршон гэдэг бөгөөд тэд Франсуа болон эмээтэйгээ адилхан нэртэй Guillemette гэсэн хоёр хүүхэдтэй. За хамгийн бага хүн Charles Henri De Vidrine. Тэр Бордо хотод олон жил ажилласан нэр хүндтэй эмэгтэйчүүдийн эмч байсан бөгөөд түүний эхнэр Christine De Vidrine гэрийн эзэгтэй байжээ. Charles Henri, Christine хоёр, Amaury, Guillaume, Diane гэсэн 3 хүүхэдтэй. За тухайн үед Гилен Маршон 52 настай, богинохон зассан үстэй, цэгцтэй дүрхтэй, шийдэмгий зантай энэ эмэгтэй шин сорилтоос айдаггүй, альва нэг ажлыг авсан бол дуусгаж байж санаа намардаг хүн байсан бөгөөд 1998 оны хичээлийн жилээр Парисын 7-р дүүрэгт байрлах La Femme Secrétaire буюу нарийн бичгийн дарга эмэгтэй нэртэй хувийн сургуулийн удирдлагыг хүлээн авчээ. За энэ сургууль дайны дараах үеэс үйл ажиллагаа явуулж, болчлон чинэлэг айлын залуу эмэгтэйчүүдийг захиргаа нэгтлэн бодох бүртгэл хүний нөөцийн удирдлага зэрэг мэргэжлэр бэлтгэдэг. За Парисын төвийн хуучны тансаг байшинд байрладаг нэр хүндтэй сургуулийн байгууллага байсан ч 1990-ад оны сүүл гэхэд сургуулийн арга барил зохион байгуулалт нь цаг үеэсээ хоцорч шинжилэл хийхгүй бол цаашид оршин тогтноход хэцүү болж эхэлсэн байв. Тиймээс Гиленд өгсөн үндсэн даалгавар нь сургуулийг бүхэлд нь шинжээлж дахин хөл дээр нь босгох явдал байсан бөгөөд ийм хэмжээний сорилт түүнд харин ч тохирч байлаа. Тэр үед сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн сурагчийн эцэг Vincent David гэж хүн байв. Тэр бизнесийн чиглэлийн өмгөөлөгч бөгөөд сургуулийг шинжлэх ажил Гиленд тусалж тэр дундаа сургуулийн байрны засвар цэвэрлэгийг хийх хүнийг өөрөө санал болгожээ. За Vincent ийм ажил хийдэг компанитай нэг танил байсан бөгөөд тэр хүнийг Thierry Tilly гэдэг. За ингэж Гилен болон Thierry Tilly хоёр анх танилцсан. Эхэндээ Гилен түүнийг ямар нэгэн онцгой хүн гэж хараагүй. Түүний хувьд сургуулийн байрыг шинжлэх ажил бол шийдэх ёстой олон асуудлын ердөө нэг нь байсан бөгөөд өөрийнх нь гол анхаарал сургуулийн тогтолцоог өөрчлөх, сургуулийг орчин үеийн болгоход төвлөрч байсан учраас Vincent-ийн санал болгосон цэвэрлэгээний компанид засвар цэвэрлэгээний ажлыг хариуцуулахыг зөвшөөрөөд өнгөрчээ. Гэтэл ажил дууссан хойно Thierry Tilly сургуулийн байраар байнга үзэгдэх болов. Удалгүй Гилен үүний учрыг мэдгээр Vincent-аас асуухад түүнд Thierry зөвхөн нэг удаагийн засвар цэвэрлэгээ хийх бус бүтэн жилийн турш сургуулийн цэвэрлэгээг хариуцахаар болсон. Дээрээс нь Thierry өөр нэг мэдээллийн технологийн компанитай бөгөөд сургуулийг шинэ компьютер принтерээр хангахад туслахаар болсон гэдгийг тайлбарлажээ. Гилен тэр үед сургуулийн шинжилэлтэй холбоотой өчнөн асуудалтай зууралдаж байсан тул Vincent итгээд энэ асуудлыг түүнд даатгсан байна. Гэхдээ Thierry өөрийгөө зөвхөн цэвэрлэгээ, компьютер зэрэг техникийн ажил хариуцдаг хүнээр хязгаарласангүй. Сар өнгөрөх тусам тэр сургуулийн үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцож ямар нэгэн асуудал гарахад гарц шийдэл, санал болгодог, өөрөө санаачлаг гаргаж чаддаг, хэрэгтэй үед тусалдаг зөвлөх мэтээр өөрийгөө харуулж эхэлжээ. Тухайлбал тухайн үед сургууль La Femme Secrétaire буюу шууд утгаараа нарийн бичгийн дарга эмэгтэй гэсэн хуучны өнгө аястай нэртэй байсан бөгөөд Thierry энэ нэр цаг үе өнгөрөөж сургуулийн бэлтгэдэг мэргэжилтнүүдийг зөвхөн эмэгтэй нарийн бичгийн даргын ажилтай холбосон хит явцуу ойлголт төрүүлж байна гэж үзээд нэрийг нь өөрчлөх санал гаргасан байна. Завлмаар сургууль Institut Supérieur d'Assistance de Direction буюу удирдлагын туслах захиргааны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг дээд сургууль гэсэн илүү орчин үеийн нэртэй болжээ. За ийм санаачлагууд нь Гилений Thierryд хандах хандлагыг улам өөрчилж, түүний зөвхөн даалгасан ажлаа хийдэг ажилтан бус сургуулийн ирээдүйн талаар бодож, асуудал гарахаас өмнө шийдэл эрэлхийлж, өөрт нь үргэлж туслахыг хичээдэг найдвартай хүн гэж харахад хүргэсэн байна.
Тиймээс удалгүй Гилен түүнд дахин хандаж энэ удаа цэвэрлэгээ компьютер эсвэл сургуулийн өнгө төрхтэй холбоотой асуудал бус харин хууль эрх зүйн зарим төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд туслахыг хүсжээ. Эцэст нь Гилен түүнийг албан ёсоор ажилд авч өөрийн туслах болгосон боловч бодит байдал дээр Тиагагийн нөлөө энэ албан тушаалаас хавьгүй өргөн хүрээг хамарч эхэлсэн байна. За тэр сургуулийн бараг бүх асуудалд оролцож шийдвэр гаргалтанд улам их нөлөөлөхийн зэрэгцээ бусдад өөрийгөө Гилений туслах гэж танилцуулдаг байсан ч заримдаа бүр сургуулийн захирал мэтээр ойлгуулдаг байжээ. Жеригийн арга барил гаднаас нь харахад тун энгийн хэрнээ маш үр дүнтэй байсан бөгөөд тэр өөрийгөө бүхнийг мэддэг, бусдаас төрүүлж альвааг ойлгодог, хинч олж хараагүй асуудлыг анзаарч чаддаг, ямар ч нөхцөлд хамгийн зөв гарцыг мэддэг хүн гэсэн үр дүрхийг баг багаар бий болгосноор эргэн тойрных нь хүмүүс өөрсдөө шийдвэр гаргахаасаа өмнө Тиаги юу гэж бодож байгаа бол гэж асуудаг хэмжээнд хүрч эхэлсэн байна. За гэхдээ Тиаги гэр бүлийн бусад гишүүд рүү шууд дайрч ороогүй, харин Гилений итгэлийг түшиглэн бидэнтэй нэг нэгээр нь танилцаж эхэлсэн. Түүний хамгийн түрүүнд холбоо тогтоосон хүмүүсийн нэг нь Гилений дүү Шарл Henri de Vidrin байсан бөгөөд тухайн үед Шарл Henri өв залгамжлагтай холбоотой нэгэн асуудалтай тулгарсан учраас Гилен түнд Тиагитэй ярилцаж үзхийг санал болгожээ. За ингээд тэдний анхны яриа утсаар болсон бөгөөд Тиаги асуудлыг нь сонсож өөртөө итгэлтэйгээр зөвлөгөө өгсөн нь Шарл Henрид маш сайн сэтгэл төрүүлж тэр ганцхан ярианыхаа дараа Тиагиг чадварлаг итгэж болох хүн гэж үзэх болсон байна. Ингэснээр Тиаги Гиленээр дамжуулан де Видриний гэр бүлийн хүрээлэлд аажмаар орж эхэлсэн бөгөөд хэдхэн сарын дараа 2000 оны 100 тэр Монфранкан дахь тэдний өвөг дээдсийн эдлэн болох Мартелийн цайзад гэр бүлийн бусад гишүүдтэй анх удаа нүүр тулан уулзах боломжтой болсон. За де Видринийхэн энэ нутагт бараг 300-ны турш сууршиж ирсэн учраас Мартелийн цайз нь тэдний хувьд зүгээр нэг байшин биш, харин удмын түүх, нэр хүнд, өвлөл, өв залгамжлалынх нь бэлэг тэмдэг болсон газар байсан бөгөөд тэр зууны уулзалтад Гилен болон түүний нөхөр Жон Маршон, Шарл Henri болон эхнэр Кристин, тэдний 3 хүүхэд мөн ах Филипп, түүний хамтран амьдрагч Брижит, за тэгээд гэр бүлийн хамгийн ахмад гишүүн болох Эмэ, Гимет хүртэл бүгд цугулсан байсан. За Тиаги тэдэнтэй уулзахдаа ердөө илдгээр танилцаад өнгөрөөгүй, харин хүн бүртээ ярилцах зураа хэн нь ямар зан ааштай, юун дэмзэг, юунаас айдаг, хинтэйгээ илүү дотн эсвэл таарамжгүй харилцаатай байдаг, амьдралдаа юунд сэтгэл дундуур явдаг, ямар хүсэл мөрөөдөлтэй вэ гэдгийг маш анхааралтай ажиглаж сонссон зүйл бүрээ тогтоож авч байжээ. Юр басын сайн ой санамжтай Тиаги гэр бүлийн гишүүн бүрийн хамгийн жижиг, хамгийн хувийн мэдээллийг хүртэл компьютер мэдээлэл хадгалдаг шиг ой тойндоо нэгээр нь цуглуулж байсан бөгөөд тэр үед де Видринийхэн үүнийг шин танил нь тэднийг сонирхон сонсож ойлгохыг хичээж байна гэж бодсон байна. За гэвч үнэн хэрэгтээ Тиаги тэр зуны уулзтаас эхлэн хинд нь ямар үг хэлбэл итгэх, хэнийг нь юугаар айлгаж болох, хинд нь ямар дүрээр харагдах ёстойгоо аажмаар ойлгож эхэлсэн бөгөөд өөрөөр хэлбэл түүний тор тэр үед аль хэдийн нэхэгдэж эхэлсэн байв. Тэр боловсралтай, өргөн мэдлэгтэй, өөртөө итгэлтэй харагддаг байсан төдийгүй язгууртан гэр бүлийнхэнтэй ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг, хаана ямар үг хэлэхээ сайн мэддэг хүн байсан учраас де Видринийхэн түүнийг огтхонч гадны хүн гэж хүлээж аваагүй. Тэр энэ чадвараа ашиглан хүн болгонд өөр дүрээр харагдаж сонсохыг хүсэж байгаа үгийг нь яг хэлдэг байсан нь түүний хамгийн хүчтэй зэвсэг байжээ. Түүний хамгийн түрүүнд өөртөө татсан хүмүүсийн нэг нь бол Шарл Henriгийн том хүү Амури байсан. За тэр үед Амури 20 орчим настай, өсвөр насны хямралаасаа бүрэн гарч амжаагүй, амьдралынхаа утга учирыг ирж хайж, дотроо хоосрол мэдэрч явсан үе байсан бөгөөд энэ байдлыг нь гэр бүлийнхэн нь мэддэг байжээ. За ялангуяа аав эгч Гилен түүнд ихэд санаад зовдог байсан тул Тиагигээс Амурид тусалж зөв замд нь оруулахыг хүссэн байна. Тиаги ч мэдээж татгалзаагүй, харин ч өөрийгөө хамгийн сайн сонсогч, хамгийн сайн ойлгодог хүн мэтэр харуулж Амуригийн дотоод ертөнцөд аажмаар нэвтэрсээр удалгүй түүний бүрэн итгэлийг олж чадсан. За гэвч энэ бүхэнд итгээгүй ганцхан хүн байсан нь Гилений нөхөр Жон Маршон байсан. Жон анх Тиагитэй уулзсан цагаасаа түүний яриаг анхааралтай сонсож байсан бөгөөд бусад гэр бүлийн гишүүд шиг түүний өөртөө итгэлтэй байдал, өргөн мэдлэгтэй мэт харагдах төрхт нь татагдахын оронд ярьж байгаа зүйлс нь үнэхээр бодтой эсэхэд
эргэлзэж эхэлжээ. За тухайлбал Тьерри өөрийгөө одоо эдийн засгийн тагнуул мэдээллийн чиглэлээр ажилдаг гэж танилцуулсан боловч Жон одоо энэ салбарын талаар тодорхой мэдлэгтэй байсан учраас түүний өгч буй тайлбарууд хоорондоо авцалдахгүй бодит байдалтай нийцгүй байгааг анзаарсан байна. Мөн тэр өдрийн сүүлээр Тьерри өөрийгөө бүр нууц албаны ажилтан гэж хэлэхэд Жоны эргэлзээ улам батжиж Тьерри үнэн хэрэгтээ өөрийнхөө тухай худал зүйл ярьж байж магадгүй гэж үзэх болжээ. За тэр даруй эхнэр Гиленд болгоомжлох хэрэгтэйг сануулж Тьерригийн талаар сэжиглэж байгаагаа хэлсэн боловч Гилен үүнийг огт хүлээж аваагүй. За түүний хувьд Тьерри сургуулийг наварч хууль эрх зүйн олон төвхтэй асуудлыг шийдвэрлэж өгсөн, аливаа асуудалд үргэлж зөв гарц олдог хүн байсан тул түүнд эргэлзэх ямар ч шалтгаан байгаагүй. Харин ч Жонын энэ хандлага эхнэр нөхөр хоёрын хооронд анхны үл ойлголцлыг бий болгож эхэлсэн бөгөөд Тьерри үүнийг маш хурдан анзаарчээ. За Жон өөрийг нь хамгийн түрүүнд илчилж магадгүй хүн гэдгийг ойлгосон Тьерри түүнтэй шууд маргахын оронд Гиленийн сэтгэл зүгээр тоглохыг сонгосон. За эхэндээ тэр маш болгоомжтойгоор Жон өөр эмэгтэйтэй харилцаатай болсон удахгүй эхнэр хүүхдээ орхиод Америкийн нэгдсэн улсад шинэ амьдрал эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай яриаг Гиленд дуулгаж нөхөр нь хуурч байгааг хамгийн сүүлд мэддэг хүн бол эхнэр байдаг гэж хэлэн өөрийгөө үнэн ч найзын дүрээр харуулжээ. За гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл байсан. Тьерри эхэндээ Жоныг эхнэрээ хуурч гэр бүлээ орхих гэж байгаа мэтэр Гиленд ойлгуулж байсан бол хэсэг хугацааны дараа түүнийг бүр илүү ноцтой зүйлтэй холбон ярьж эхэлсэн. Түүний хэлснээр Жон Франк масонтой холбоотой нэг нууц шүлжээний гишүүн байсан гинэ. За энэ Франк масон гэдэг нь шашны урсгал биш. Харин олон зууны түүхтэй гишүүд нь лож гэж нэрлэгдэх бүлгүүдэд нэгдэн цуглардаг өөрийн гэсэн ёслол билэгдэлтэй ахын дүүсийн байгууллагыг хэлдэг юм байна. Үйл ажиллагааныхаа зарим хэсгийг гишүүдийнхээ хүрээнд нууц буюу хаалттай байлгадаг онцлогоос нь болж Франк масонуудын тухай элдв нууц хувилдааны онол эртнээс тархсаар ирсэн байдаг юм байна. За Тьерри ч яг энэ нууцлаг дүр төрхийг нь ашиглаж Жоныг жирийн нэг Франк масон гэж хэлэхээс илүү Дө Видриний гэр бүлийн эсрэг ажилдаг аюултай нууц сүлжээтэй холбоотой хүн мэтэр Гиленд ойлгуулж эхэлсэн байна. Тьерри энэ тухай нэг удаа хэлээд өнгөрөөгүй харин Жоны хийсэн үйлдэл хэлсэн үг бүрийг с ิจ гтэй зүйл мэд тайлбарлан Гилений айцыг улам нэмэгдүүлсээр байсан бөгөөд нөхөртөө итгэх итгэл нь багаар алдсаар эцсээ Тьерригийн зохиосон энэ түүх түүнд үнэн мэд санагдах хэмжээнд хүрчээ. За ингээд Гилен Жоныг өөрт нь төдийгүй хүүхдүүдэд нь хүртэл аюул учруулж болзошгүй хүн гэж үнэхээр айдаг болж эцэст нь Тьерригийн өгсөн зааврын дагуу нөхрөө гэрээсээ хөөхөр шийдсэн байна. 2001 оны 9-р сард Жон Маршон гэртээ ирэхэд эхнэр нь шатан дээр тосон зогсож байсан бөгөөд гартаа хатаж хорч исэн цэцгийн баглаа цэцэрлэгийн ажлын бэйли барьсан байждаг. Гилен тэдгэрийг нөхрийнхөө өмнө шидэд энэ бол түүний харьяалагддаг нууц шүлжээний шинж тэмдэг гэж хэлснийхаа дараа ердөө 30 минутын дотор юм аваад энэ гэрээс бүр өсөн явахыг шаардсан байна. За Жон юу болоод байгааг огт ойлгоогүй. Түүний хувьд энэ бүхэн ямар ч утгагүй, тайлбарлах аргагүй зүйл мэт санагдсан. За гэвч Жоны хувьд хамгийн аимшигтай зүйл үгээр дуусаагүй. За ингээд гэрээсээ хөөгдсөн Жон Парис дахь гэртээ очиход хаалганы цоожийг нь аль хэдийн сольжсон байснаас гадна банкны бүх данс нь хоосорсныг мэдээд бүрч их зочирцсон. Ингээд гэр бүлийн компьютерийг шалгаж үзэхэд Тьерри Тилигийн Гиленд илгээсэн захим шуудангууд хадгалагдаж үлдсэн байсан бөгөөд тэдгэрийг уншмагцаа бүх зүйлийн учрыг ойлгосон байна. За тэдгээр захим шууданд Жоныг яг хэрхэн гэрээсээ хөөх, ямар үг хэлэх, ямар хөдөлгөөн хийх, хатаасан цэцгийн баглаа болон цэцэрлэгийн бэлийг хүртэл хэрхэн ашиглахыг Тьерри алхамаар нь нарийн зааж өгсөн байдаг. Хожим Жон энэ бүхнийг эргэн дурсахдаа Тьерригийн хэрэгэлсэн арга барил нь шашны урсгалуудын ашигладаг аргаас бараг ялгаагүй байсан гэж хэлсэн байдаг. Түүний тайлбарласнаар ийм бүлэглэлүүд эхлээд хүнийг ойр дотны хүмүүсээс нь аажмаар тусгаарлаж гэр бүл найз нөхөд танил тал бүгдийг нь аюултай хүмүүс мэтэр ойлгуулдаг бөгөөд Тьерри яг энэ аргыг хэрэглэсэн байна. Түүний хайртай хүмүүс жирийн нэг луурчны биш харин сэтгэл зүйн иргэшэл тогтоох маш нарийн арга ашигладаг манипуляторын гарт бүрэн орсон байв. Жон эхнэрээ Тьерригийн иргэшэлд бүрэн орсныг ойлгосныхаа дараа бууж өгөөгүй. Тэр Монфланкиан дахь жандармын хэлтэст очиж гомдол гарган Гилентэй дахин уулзаж болсон явдлыг тайлбарлах гэж олон удаа оролцсон боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Гилен түүнтэй уулзахаас татгалцаар байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хоорондын харилцаа бүрэн тасарч эцэст нь олон жилийн хамтын амьдрал нь салалтаар төгссөн байна.
За салсныхаа дараа Гилен одоо Махталийн цайз руугаа бүр мөсөн буцаж нүүсэн бөгөөд гаднаас нь харахад энэ нь одоо энгийн нэгэн эмэгтэй салсныхаа дараа төрсөн гэртээ буцаж ирсэн мэт харагдаж байв. Гэвч удалгүй хачирхалтай зүйлс ар араасаа болж эхэлсэн. За Гилен ганцаараа биш харин Дувидгенийн гэр бүлийн бусад гишүүд ч нэг нэгээрээ өөрсдийн амьдарч байсан хот, ажил мэргэжил, хэвийн амьдралаа орхиод Махталийн цайзад ирж сууршиж эхэлжээ. За 2001 оны намраас эхлэн Махталийн цайз Дувидгенийн гэр бүлийн бүх гишүүдийн үндсэн оршин суудаг газар болж хувирсан бөгөөд энэ цайз анхнаасаа Шарл Онри болон одоо түүний эхнэр Кристин хоёрын өмч байсан. За Шарл Онри одоо Бордо хотод нэр хүндтэй эмэгтэйчүүдийн эмчээр олон жил ажиллаж мэргэжлийн хүрээндээ өндөр үнэлэгддэг өвчтнүүдийнхээ итгэлийг хүлээсэн эмч байсан бөгөөд ажилдаа үнэхээр дуртай, түүгээрээ бахархдаг хүн байжээ. За гэтэл одоо хэний ч төсөөлөөгүй байдлаар тэр 55 наснда тэтгэврт гарахад ч эрт байхад ямар ч тайлбаргүйгээр эмнэлгээ орхиж олон жилийн хөдөлмөрөөрөө бүтээсэн карьераасаа татгалзан одоо Махталийн цайз руу нүүсэн нь ойр дотны бүх хүмүүсийг гайхшруулсан байна. Түүнд ийм шийдвэр гаргах ямар ч шалтгаан байгаагүй учраас гэр бүлээс нь гаднах хүмүүс одоо хүртэл юу болсон талаар ойлгож чадахгүй байж. За Шарл Онригийн эхнэр Кристин ч мөн адил Бордуудах амьдралаа орхиж нөхрөө даган Монфланканд ирсэн бөгөөд танилуудаа цайзтай амьдарч өвөг дээдсийнхээ газрыг арчилж тайван амьдрахыг хүссэн гэж тайлбарладаг байсан ч энэ нь үнэн хэрэгтээ одоо жинхэнэ шалтгаан биш байсан. За Тири гэр бүлийн бүх гишүүнд Дувидгенийн удмыг устгахыг зорьсон маш том нууц хувилдаан өрнөж байгаа. Тэр хувилдааны ард франк-масоны байгууллага болон өөр бусад нөлөө бүхий бүлэглэлүүд байгаа. Хэрв тэд тус тусдаа одоо амьдрах юм бол нэг нэгээрээ устгагдана. Харин бүгд хамтдаа Махталийн цайзад цугларч гаднах ертөнцөөс өөрсдөө тусгаарлаж чадвал аюулаас аврагдана гэж хэлсэн байна. Тири Махталийн цайзад ирснээс хойш Дувидгенийн гэр бүлийнхэнд нэг санааг аажмаар ихтэй маш тууштайгаар суулгаж эхэлжээ. Түүний хэлснээр энэ гэр бүл бол одоо жирийн нэг айл биш, Францын эртний язгууртан удам бөгөөд тэр бүх зүйл одоо шударгаар өрнсөн бол тэд өнөөдрийнхөөсөө хавьгүй илүү чинээлэг, илүү нэр хүндтэй, нийгэмд илүү өндөр байр суурь эзлэх ёстой хүмүүс байв. Гэвч тэдний амьдрал хүссэн хэмжээндээ хүрээгүй нь өөрсдийнх нь буруу биш, харин олон жилийн турш тэднийг зориуд хорлон сүйтгэж ирсэн үл үзэгдэх дайснуудын ажиллагааны үр дүн гэж Тири тайлбарлаж эхэлсэн байна. За эхэндээ энэ нь өрдөө нэг таамаг мэт сонсогддог байв. Харин удалгүй тэр гэр бүлийн гишүүн бүртээ тус тусад нь ярилцаж нүдрүү нэгцлэн харж амьдралд нь тохиолдсон бүтэлгүйдэл, биелээгүй мөрөөдөл, алдсан боломж бүрийг энэ үйл үзэгдэх дайснуудтай холбон тайлбарладаг болжээ. Түүний хэлснээр Дувидгенийнхэн амжилтанд хүрэх бүрт франк-масоны байгууллагын хүмүүс замд нь саад болж хөрөнгө мөнгө нэр хүндийг нь булаан авч тэднийг олон нийтэд хизээж хүчрэхийг гэр бүл болж гарч ирэхийг зөвшөөрдөггүй байсан гэнэ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Тиригийн зохиосон энэ түүх улам бүр томорч эхэлжээ. Франк-масоны байгууллага дангаараа биш, харин еврей санхүүгийн нөлөө бүхий бүлэглэлүүд хүртэл одоо Дувидгенийн гэр бүлийн өв хөрөнгийг авахын төлөө нэгдсэн бөгөөд энэ бүхний цаана хэдэн 10 жил үргэлжилсэн асар том хувилдаан байгаа гэж тэр итгүүлж эхэлсэн байна. За өөр нөхцөлд бол одоо ийм яриаг хинч үнэмшгүй байх байсан ч Тири энэ гэр бүлийн хамгийн эмзэг талыг маш чадварлаг ашигласан. За Дувидгенийнхэн үе удмаараа протестант шашинтай байсан бөгөөд Тири Францын түүхэнд протестантууд олон удаа хавчигдаж, эрхээ хасуулж амь насаараа хүртэл хохирж байсан үйл явдлыг одоо сануулan өнөөдөр ч тэр хавчлага өөр хэлбэрээр үргэлжилж байна гэсэн санааг аажмаар суулгасан. Ингэх тусам Тири өөрөө аюулын тухай ярьдаг хүн биш, харин тэр аюулаас хамгаалж чадах цорын ганц хүн болон хувирч байлаа. Тэр өөрийгөө жирийн зөвлөх бус, харин язгууртан гэр бүлүүдийг нууцаар хамгаалдаг олон улсын байгууллагын төлөөлөгч гэж танилцуулж, өмнө нь өөрийгөө нууц албатай холбоотой гэж ярьж байсан түүхээ энэ шин зохиолтойгоо маш эвтэйхэн холбож чаджээ. Тэр Дувидгенийн гэр бүлийг олон жилийн турш нууцаар ажиглаж шаардлагатай үед хамгаалж ирсэн гэж хэлэхэд гэр бүлийнхэн одоо үүнийг ч эргэлзэлгүй хүлээн авчээ. Тэр үеэс эхлэн Тиригийн хэлсэн бүхэн тэдний хувьд бараг маргашгүй үнэн болсон байна. Хэдийгээр тэр өөрөө Монфланканд байнга байдаггүй, Англид эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан ч түүний нөлөө өчүүхэн ч багасаагүй. Харин ч эсвэргээрээ ганцхан утасны дуудлага Махталийн цайз дах бүх хүний амьдралыг өөрчлөлтөг болсон бөгөөд Тири утсаар юу гэж хэлнэ, дараагийн дуудлага хүртэл тэр нь хууль мэт хэрэгждэг байжээ.
Зарим өдөр тэр өнөөдөр хинч цонхоо онгойлгож болохгүй гэж тушаана. Учир нь Жон Маршон сэтгүүлчдийг хөлсөлж цайзыг ажиглуулж байгаа гэж хэлдэг байжээ. Заримдаа тэр аюулыг сэтгүүлчэд гэж нэрлэн, заримдаа үл мэдэгдэх дайснууд гэж ярина. Харин ямар ч тохиолдолд гэр бүлийнхэн бүтэн өдрийн турш хаалга цонхоо дүүжиж гадных ертөнцөөс бүрэн тасарсан судаг болсон байна. За хожимтод энэ үеэ эргэн дурсахдаа тухайн үед ийм амьдрал ерөөсөө хэвийн бус санагдаагүй гэж ярьсан байдаг. Гэсэн хэдий ч Магдалины цайзад удаан хугацаагаар ингэж амьдрах боломжгүй болов. Тэрийн зөвснөр гэр бүлийнхэн татвараа төлөхөд болсноос болж өөрт төлбөр нь хуримтлагдаж, удалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид ирж цайзын тавилга эд хөрөнгийг хурааж эхэлсэн байна. Ингээд тэд Магдалины цайзаа орхиж гэр бүлийн өөр нэг үл хөдлөх хөрөнгө болох талаад гэх газар нүүхээс өөр аргагүй болжээ. Яг энэ үеэр Тири дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэр хүүхдүүдийг англи руу сургуульд явуулбал англи хэл төгс сурч нэр хүндтэй их сургуульд элсэх боломжтой гэж эсгэгчүүдэд нь тайлбарласан бөгөөд энэ санал анх сонсоход үнэхээр ашигтай, ирээдүйдээ сонголт мэт санагдсан. Хүүхдүүдийн хувьд ч Монфлонкан дахь хаалттай, дарамттай орчноос холдож Англид очсноор арай илүү эрх чөлөөтэй болно гэсэн найдвар төрсөн байна. Гэвч бодит байдал тэдний төсөөлснөөс тис өөр байлаа. De Vidrийн гэр бүлийн 5 залуу болох Амори, Гийом, Диан, Франсуа болон Гиймет нар Лондонд очсныхоо дараа эхэндээ тусдаа байранд амьдарч англи хэлний сургалтанд хамрагдаж эхэлсэн бөгөөд Тиригийн нөлөө Францаас ч илүү хүчтэй болсон байна. Тэр хүүхдүүдэд та нар Англид ирсэн ч аюул дуусаагүй, хуйлдагчид та нарыг энд ч хайж байгаа гэж дахин хэлсээр тэднийг байнгын түгшүүр дунд амьдруулжээ. Удалгүй Тири тэднийг тусад нь байлгахаа болж Лондонгийн 2хан өрөөтэй жижиг байранд тавууланганд хамт амьдруулах болсон байна. Давчуу байр өөрөө асуудал байсангүй, харин хамгийн хүнд зүйл нь эцэг эхээс нь тогтмол ирдэг мөнгө хүүхдүүдийн гарт бараг хүрэхээ болсон явдал байв. Тэд Францаас ирсэн мөнгийг өөрсдөө хадгалдаггүй, шууд Тирид өгдөг байсан бөгөөд тэр үүнийг бүрээс хамгаалтын ажиллагаа болон гэр бүлийн аюулгүй байдлын төлөөх тэмцэлд зарцуулж байна гэж тайлбарладаг байжээ. Ингээд чинээлэг язгууртан гэр бүлийн хүүхдүүд Лондонгийн төвд өдөртөө идэх хоолгүй хэмжээнд хүрч Дианд хүртэл сургуулийнхаа цайны газраас өдөр бүр нэг ширхэг жимс авчирч 7 хоногийн сүүлээр ах дүү нартаа хувааж өгдөг болсон байна. Тэр хүүхэд бүрийн хамгийн эмзэг мэдрэмжийг ашиглан хооронд нь сөргөлдүүлж ээж чинь чамайг хангалттай хайрладаггүй, ах дүүс чинь чамайг байгаагүй бол илүү аз жаргалтай байх байсан, найз нөхөдгөө өссөн чинь ээжийн чинь буруу гэх мэтээр тус бүрд нь өөр худал зүйл ярьдаг байсан тул 5 залуу нэг байранд хамт амьдарч байсан мөртлөө бие улам бүр үл итгэх болжээ. За үүгээрч зогсохгүй Тири хүүхдүүдийн эцэг эхтэйгээ харьцах харьцааг нь бараг бүхэлд нь тасалсан байна. Тэдэнд аав ээжийнх нь утасны дугаар хүртэл байгаагүй бөгөөд нөгөө талд нь байгаа эцэг эхчүүдэд ч хүүхдүүдтэйгээ холбоо барьвал бүгд аюулд орно гэж итгүүлжээ. Тэдний дундаас Амори хамгийн түрүүнд тавуулаа нэг жижиг байранд хамт амьдрахыг тэсгээ болж эхэлсэн ч Тири түүнийг эрх чөлөөтэй явуулахын оронд бусдаас нь бүр мөсөн тусгаарлах өөр арга бодож олжээ. Тэр Амориг Лондонгийн төвд орших Blue Light Foundation-ы байранд нүүлгэн оруулж энэ газрыг аюулгүй байдлын үүднээс 24 цагийн турш харж хамгаалах шаардлагатай бөгөөд уг чухал үүргийг түүнд даалгаж байна гэж тайлбарласан байна. Амори Тиригийн ярьдаг нууц байгууллага гэр бүлийг нь хамгаалж буй хүчний тухай түүхэнд тэр үед бүрэн итгэжсэн байсан учраас бусдаас тусгаарлагдсанаа шийтгэл гэж хүлээж аваагүй. Харин эсвэргээрээ өөрт нь онцгой хариуцлагатай үүрэг өгч байна гэж боджээ. Тэр Аморид дотроо шийдвэрлэх ёстой асуудалтай, өөрийгөө ойлгож бодол санаагаа зэгцлэх шаардлагатай, ганцаараа өнгөрүүлж буй энэ хугацааг өөртөөгөө нүүр туулж өөрийгөө танин мэдэх боломж мэтээр хүлээн авахыг шаардаж байсан. Үүний зэрэгцээ өдөр бүр юу бодож, юу мэдэрч, юунаас айж, юунд эргэлзэж байгаагаа бичиж үлдээхийг даалгаж, дараа нь өөрөө тэдгээрийг уншиж ярилцсан гэж хэлдэг байсан тул Амори аажмаар зөвхөн өдөр тутмын амьдралаа бус хувийн бодол мэдрэмжээ хүртэл Тиригийн хяналтанд оруулсан байна. Аморигийн амьдарч байсан өрөө бараг ямар ч тавилгагүй хоосон шахуу байсан бөгөөд тэр шалан дээр аяны хүнжилт унтаж байшингийн нийтийн ариун цэврийн өрөөнд хүйдэн усаар бие угааж өдрүүдийг бараг ганцаараа өнгөрөөдөг байж түүнтэй уулзахаар бараг хинч ирдэггүй, зөвхөн игч эсвэл үеэл нь хаяа нэг хоол авчирч өгөхөөс өөр холбоо бараг үгүй болсон байна. Ийм нөхцөл байдал хэдэн 7 хоногоорч зогссонгүй, сараар үргэлжилсэн боловч Амори үүнийг эсэргүүцэх талаар огт бодоогүй. Учир нь Тири түүний сэтгэл зүйг аль хэдийн өөрчилж өгсөн байв.
Тэр амуугыг хүн бүрийн дотор засах ёстой муу тал байдаг. Харин өөрийнх нь тэр муу тал бусдаас илүү том учраас өөрийгөө хязгаарлаж, зовлон туулж, тэсвэрлэж байж л ариусна гэж ойлгосон байна. Түүний амьдарч байсан өрөөний хаалга үнэндээ зэч төгжээтэй байгаагүй. Эсвэл амуугыг босоод гараад явчих бүрэн боломжтой байсан ч түүний оюун санаанд суусан айдас, буруутай мэдрэмж нь тэр хаалганаас илүү бат бөх хориг болж хуурсан байлаа. Тиагийн хэлснээр хэрв тэр өрөөнөөс зөвшөөрөлгүй гарвал зөвхөн тушаал зөвшөөрсөн хэрэг биш, харин гэр бүлээсээ урвж, өөрийгөө хамгаалахын оронд аюулд түлхэж олон жилийн турш баримталж ирсэн үнэт зүйлсээсээ нүүр буруулсан хэрэг болох байв. Тиймээс түүний хувьд хаалга нээлттэй байсан ч өөрөө аль хэдийн сэтгэл зүйн хоригдол болсон байв. За энэ байдал цааш үргэлжилж болох байсан ч Тиаги өөрөө гаргасан нэг алдаа төлөвлөгөөг нь өөрчлөхөд хүргэсэн байна. За тэр Дө Видриний гэр бүлээс их хэмжээний мөнгө тогтмол авч байсан хэрнээ Лондонд хүүхдүүдийн байрны түрээсийг төлөхөө болсноор бүр төлбөр хуримтлагдаж эцэст нь бүх хүүхэд амьдарч байсан байрнаасаа хөөгдсөн. Үүний дараа Тиаги өөрийн үйл ажиллагаагаа Оксфорд руу шилжүүлж хүүхдүүдийг нэг нэгээр нь тэнд авчирч ажил хийлгэх болсон байна. Тэд өдөржин хөдөлмөрлөөж цалин авдаг байсан ч тэр мөнгнөөс нь бараг юу ч үлддэггүй байв. Цалин орж ирмэгц Тиаги бараг бүгдийг нь өөрөө авч хүүхдүүдэд 7 хоногийн хэрэгцээнд хүүхдүүдийн ойролцоогоор 20 фунт л үлдээдэг байсан тул тэд ажил хийж байгаа хэрнээ ядуу хэвээр үлдсэн. Удалгүй Шарл Онри болон Кристин хоёрыг ч Оксфордод авчирснаар гэр бүлийнхэн анх удаа нэг хотод амьдрах болсон ч Тиаги тэднийг хоорондоо уулзахыг хатуу хоригдсан байна. Түүний зохиосон шин тайлбараар бол Дө Видринийн гэр бүлийг мөрдөж байгаа хүмүүс эцэг эх хүүхдүүдийг уулзахыг ажиглаж тэдний байршлыг тогтоох тул ганцхан уулзалт хүртэл бүх гэр бүлийн амь насанд аюул учруулж болзошгүй байжээ. Энэ худал дүүхэнд бүгд итгэсэн учраас нэг хотод амьдарч байсан хэрнээ бие биетэйгээ уулзаж чадахгүй олон сар өнгөрсөн байна. Гэвч нэг өдөр Диан эцэг эхийгээ гэрийнхээ үүдэнд санамсаргүй олж хараад сэтгэлээ барьж чадалгүй очиж мэндэлсэн байна. Энэ явдал Тиагид хүрмэгц тэр маш их уурлаж Дианыг ганцхан энэ үйлдэлээрээ гэр бүлийнхээ аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан мөрдөж байсан хүмүүс бүгдийнх нь мөрийг олсон байж магадгүй өөрөө ч буудуулж болох байсан олон сарын турш хийсэн хамгаалалтын ажиллагааг ганцхан мөчөд нураалаа гэж айлхан сүрдүүлсэн байна. За энэ үгсийг сонссон Диан өөрийгөө үнэхээр аимшигтай алдаа гаргасан гэж бодож дахин эцэг эхтэйгээ уулзах талаар зүрхэлж чадхаа болсон. Гэвч Оксфордод ирснээс хойш Тиаги өөрийгөө хэтэрхий дээгүүр тавьж хяналтаа улам чангатгах тусам тэр өөрөө ч анзааралгүй анхны том алдаагаа гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь олон жилийн турш эвдэршгүй мэт санагдаж байсан түүний байгуулсан ертөнцид анхны анд цавыг бий болгох гэж байв. 2008 оны 1-р сард Тиаги Оксфордод Дө Видриний гэр бүлийн бүх гишүүнийг нэг дор цуглуулж маш чухал гэж онцолсон уулзалт зохион байгуулсан. За тэр энэ удаад урд өмнө ярьж байснаасаа ч илүү хачирхалтай бараг итгэмээргүй нэгэн түүх гаргаж ирсэн бөгөөд түүний хэлснээр Дө Видриний гэр бүл өөрсдөө ч мэддэггүй асар их хэмжээний нууц хөрөнгөтэй тэр хөрөнгө олон жилийн өмнөөс гадаадын нэгэн банкны дансанд хадгалагдаж өнөөг хүртэл зөвхөн хүүн нэмэгцээр ирсэн гинэ. Гэхдээ тэр мөнгөнд хүрэхийн тулд заавал нэг нууц код хэрэгтэй бөгөөд Тиагийн тайлбарласнаар гэр бүлийн хамгийн сүүлд нас барсан ахмад хүн уг кодыг үр хөхөд төрөл садныхаа хин нэгэнд дамжуулсан байх ёстой. Харин яг хинт өгснийг нь хинч мэдэхгүй байгааж. За гэр бүлийнхэн ийм хөрөнгө, ийм данс, ийм кодын талаар урд өмнө хизээч сонсож байгаагүй ч Тиаги энэ удаач эргэлдсэнгүй. Харин бүр кодыг хэн мэдэж байгааг өөрөө олсон мэтээр ярьж тэр хүн нь Кристин гэж мэдэгджээ. Гэхдээ Тиагийн хэлснээр Кристин өөрөө энэ кодыг мэдэж байгаагаа мартчихсан. Мэдээлэл нь ой санамжийнх нь хүнд дарагдсан учраас түүнийг бусдаас тусгаарлаж өнгөрсөн амьдралынхаа тухай дахин бодож бүхнээ бичиж байж л санах боломжтой байсан байна. За ингээд Кристинийг ойролцоогоор 9 м квадрат хэмжээтэй жижиг өрөөнд оруулж шалан дээрх матрас, ширээ сандлаас өөр бараг юучгүй орчинд ганцааринг нь байлгаж багнаас гэр бүл өнгөрсөн үе санаж болох бүх зүйлээ нэг бүрчлэн бичгийг шаардсан байна. Гэвч Кристин хичнээн оролцсон ч ямар ч код санаанд нь орж ирсэнгүй. Тэгэхэд Тиаги арга барилаа өөрчилж энэ удаа гэр бүлийн бусад гишүүдийг Кристинийн эсрэг ашиглаж эхэлсэн байна. Тэр тэдэнд Кристин ганцаараа бүх гэр бүлийг чинээлэг аюулгүй амьдруулах нууцыг мэдэж байгаа атлаа зориудаар хэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл та нарын олон жилийн зовлон, мөнгөгүй амьдрал, алдсан боломж бүхний цаана энэ эмэгтэй өөрөө байна гэсэн ойлголтыг аажмаар суулгасан. Ингэснээр Тиаги гэр бүлийн бухимдал ядаргаа айцыг нэг хүн рүү чиглүүлж Кристинийг өөрсдийнх нь эсрэг зогсож байгаа мэтээр харагдуулсан байна.
Удалгүй Кристиний нөхөр Шарл Онри хадам эгч Гилен хадам ах Филипп нар хүртэл түүнийг ээлжлэн харж кодо хэлхийг шаардаж өдөр шөнөгүй дарамтлах болсон бөгөөд энэ бүхэн аажмаар жирийн асуулт шаардлагаас хальж жинхэнэ сэтгэл зүйн болон бие махбодын тамлал болон хувирсан. За Кристиний унтуулахгүй сууж байгаа жижиг саналаасаа босхийг хориглож хэдэн өдөр дараалан маш бага хоол ус өгсөн тул зөвхөн тэр биш өрөөнд байсан бусад гэр бүлийнхэн ч туйлдж уур уцаартай бодит байдлыг зөв үнэлэх чадваргүй болж эхэлсэн. За Тьерри яг ийм мөчийг хүлээж байсан бололтой хүмүүс 4-5 хоног унтаагүй баг юм идээгүй ус хангалттай уугаагүй үедээ өөрсдөө хянах чадвараа алдаж эхлэхэд тэр Кристиний чихэнд маш чангаар орилж кодыг мэдэж байгаагаа хүлээн зөвшөөрөхийг шаардаж заримдаа нуруур нь хүртэл зогтдог байсан бөгөөд энэ байдлыг харсан бусад гэр бүлийнхэн ч нэг нэгээрээ уурлаж Кристинийг хэлэх ёстой зүйлээ зориуд нууж байна гэж бодон дарамтанд нь нэгдэж эхэлжээ. Энэ байдал 1-2 хоног биш бүтэн 15 хоног үргэлжилсэн байна. Эцэст нь Кристин одоо биенийхээ бүх хүчийг барж сууж байсан сандлаасаа ухаан алдан унсан. Хожим тэр одоо энэ үеийг эргэн дурсахдаа Тьерри өөрийг нь хүний нэр дөр өөрийн гэсэн хүсэл бодолгүй болтол нь дорой туулж хүн гэхээсээ ч доогуур байдалд хүрэхийг оролдсон мэт санагддаг байсан гэж ярьсан бөгөөд тухайн үед өөрийгөө жинхэнэ утгаараа хоригдол болсон гэж мэдэрч байжээ. Гэвч Тьерри энэ удаа өөрөө ч анзааралгүй хэтэрхий хол явсан бөгөөд Кристинд одоо тохиолдсон зүйл гэр бүлийн нэг хүнийг гинэж сэрээсэн. За тэр хүн бол Филипп байлаа. Кристиний хадам ах Филипп олон жилийн турш Тьеррид итгэж бусдын адил түүний хэлснээр амьдарч ирсэн ч энэ удаа өмнө нь огт анзаарч байгаагүй нэг зүйлийг олж харсан байна. За хэрэг Тьерри үнэхээр тэднийг хамгаалж аврах гэж байгаа хүн юм бол яагаад нэг эмэгтэйг 15 хоногийн турш унтуулахгүй өлсгөж дарамталж ухаан алдах хүртэл нь зовоож байгаа юм бэ гэсэн асуулт түүнд анх удаа боддоор төрсөн. Эцэст нь Филипп Тьерридээ шууд сөргөлдөж түүнийг залилагч гэдгийг ойлгосноо хэлээд Франц руу буцах шийдвэр гаргасан байна. За ингэснээр Дө Видриний гэр бүлийн нэг гишүүн анх удаа Тьерригийн олон жилийн иргэшээлээс өөрийн хүчээр гарч чадсан бөгөөд түүний бараг эвдэршгүй мэт санагдаж байсан системд анхны том ан цав үүссэн. Хэдэн сарын дараа энэ ан цав улам томорч энэ удаа Тьеррид эргэлзэж эхэлсэн хүн нь Кристин байсан. 15 хоногийн турш аимшигтай дарамтаас хойш бие сэтгэлээ арай ядан сэргээж байсан ч түүнийг эцсийн шийдвэр гаргахад хүргэсэн зүйл өөрт нь тохиолдсон зовлон биш харин хүү Гийомынх нь одоо байдал байсан байна. Тьерри олон жилийн турш Гийомыг бараг зарц шиг ажилуулж бусдын өмнө байнга доромжилж үн цэнгүй хүн мэт харьцдаг байсныг Кристин өмнө нь харж байсан боловч энэ удаа хүүгийнх нь байдал уламд ордож аюулд орж байна гэдгийг их хүний хувьд маш хүчтэй мэдэрч эхэлжээ. За тэр мөчид Кристиний хувьд ямар нэгэн зүйл бүр мөсөн өөрчлөгдсөн. Өөрт нь одоо юу тохиолдсныг дэвчиж болох байсан ч хүүгээ ингэж доромжлуулж эвдүүлж байгааг хараад цааш үргэлжлүүлж чадхаа болжээ. Ингээд тэр олон жилийн турш холбоогүй байсан хамгийн сайн найз Мари Элен руу уцтаж Оксфордоос явахыг хүсэж байгаагаа хэлсэн бөгөөд Мари Элен ч ямар ч эргэлзээгүйгээр өөр дөр ирэхийг санал болгосон байна. Хэдэн хоногийн дараа Лондонгийн галт тэрэгний буудлын дээр уулзахад Мари Элен найзыгаа хараад ч очирдсан байна. Кристин доглон алхаж маш их турсан, туйлын их ядарсан, өснө хүртэл арчилгаа муутай ерөнхий төрх нь олон жил одоо бие огт тоогоогүй хүн шиг болсон байсан бөгөөд гэр бүлийнхэн маш олон жилийн турш эмчид үзүүлээгүй учраас түүний биеийн байдал ямар хэмжээнд муудсныг хинт сайн мэдэхгүй байв. Мари Элен түүнийг Франц руу авч буцаж богдууд ирснийхаа дараа Жон Маршан өмнө нь одоо аль хэдийн хандаж байсан шашны урсгал болон сэтгэл зүйн эрхшээлийн хэрэгүүдээр мэргэшсэн өмгөөлөгч Даниэль Пикотантай уулзуулсан байна. Кристин олон жилийн турш өөрт болон гэр бүлийнхэнд нь юу тохиолдсныг нэг нэгээр нь ярьж эхлэхэд Даниэль Пикотан Тьерригийн нөлөө анх төсөөлж байснаас нь хавьгүй илүү ноцтой, гүнзгий бөгөөд аюултай түвшинд хүрснийг ойлгосон байна. Тэр даруй мөрдөн шалгах шүүгчтэй уулзах хүсэлт гаргаж Кристиний мэдүүлгийг албан ёсоор хүргүүлсэн бөгөөд ингэснээр тэр Тьерригийн эсрэг эмзэг байдлыг нь ашиглан эрхшээлд оруулсан хэрэгт гомдол гаргажээ. Энэ мөчөөс эхлэн олон жилийн турш гадны ертөнцөөс бүрэн хаалттай байсан нь Дө Видриний гэр бүлийн дотор юу болж байсныг Францын хууль хүчний байгууллагууд анх удаа бодитоор ойлгож эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа жинхэнэ утгаараа эрчимжиж эхэлсэн. Францын шүүх түүнийг баривчлах олон улсын захирамж гаргасан ч тухайн үед Тьерри Англид амьдарч байсан учраас хэрэг тийм ч амархан урагшлаагүй.
Францад хүний эмзэг байдал, сэтгэл зүйн хараат байдлыг ашиглан өөрийн эрхшээлд оруулах гэмт хэрэг Английн хуулиар яг ижил хэлбэрээр хүлээн зөвшөөрөгддөггүй байсан тул Английн тал Францын мөрдөн шалгах шүүгчийг Англид ирж ажиллагаагаа явуулахыг ч зөвшөөрөхгүй байжээ. За ингээд Францын мөрдөн шалгах шүүгч Тьеррийг Англиас шууд баривчлуулах боломжгүй гэдгийг ойлгосныхоо дараа өөр арга сонгож түүний утасны яриаг чагнаж эхэлсэн байна. За нэг өдөр Тьерри Швейцар руу явах гэж байгаагаа утсаар ярьж байх үедээ дурдсан бөгөөд энэ мэдээллийг олж авсан Францын мөрдөгчид Швейцарын цагдаатай яаралтай холбоо барьж түүний хөдөлгөөнийг ажиглаж эхэлсэн байна. Олон жилийн турш хинч өөрийг нь зогсоож чадаагүй учраас Тьерри баригдахгүй гэдэгтээ хит итгэжсэн байсан бололтой 2009 оны 10 дугаар сарын 21-нд Зюрих хотод хөл тавьсан даруйда Швейцарын цагдаад баривчлагдаж удалгүй Францад шилжүүлэгдэж Бордо хотын урьдчилан хорих ангид хоригдсон байна. За гэвч Тьерри шоронд орсноор бүх зүйл шууд дууссангүй. Харин ч энэ хэрэг хэр гүнзгий сэтгэл зүйн эрхшээлд хүргэснийг харуулах хамгийн тод жишээ яг тэр үед гарч ирсэн. За Оксфордод үлдсэн Дө Видринийн 8 гишүүн Тьерри баривчлагдсныг мэдсэн ч гадны ертөнцтэй холбоо тогтоохоос татгалцсан хэвээр байсан бөгөөд учир нь Кристин явснаас хойш Тьерри өөрийгөө нэг өдөр баривчлуулж магадгүй гэдгийг урьдчилан хэлж энэ бүхнийг ч бас том төлөвлөгөөний нэг хэсэг мэтээр ойлгуулчихсан байсан байна. Тиймээс түүнийг баривчилсан тухай мэдээ гэр бүлийнхний хувьд Тьерри худалж байжээ гэсэн дохой бус, харин ч эсэргээрээ түүний хэлсэн бүхэн урьдчилан тооцоолсон зүйл байжээ гэсэн баталгаа мэт сонсогдсон байна. 2009 оны 11-р сар гэхэд Дө Видринийн 8 хүн Оксфордод тусгаарлагдсан хэвээр байсан бөгөөд мэргэжилтнүүд тэдэн дээр зүгээр очиод Тьерри худалж та нар чөлөөтэй гэж хэлэх ямар ч нэмэргүй гэдгийг ойлгосон. За тэдний тайлбарласнаар хүний оюун санаанд нэг төрлийн сэтгэл зүйн түгжээ үүссэн бол эхлээд тэр түгжээ хаана байгааг олж дараа нь зөв үг, зөв хүн, зөв баримтаар тэр түгжээг нээх хэрэгтэй байсан. За ингээд өмгөөлөгч Даниэль Пикотан, Кристин Филипп, Дө Видрин, Мари-Элен болон Жон Маршон нар сэтгэл зүйн мэргэжилтнүүдтэй хамтран Францад урьд өмнө бараг хэрэглэгдэж байгаагүй сэтгэл зүйн эрхшээлээс гаргах ажиллагаа зохион байгуулсан. Тьерри баривчлагдсанаас 3-7 хоногийн дараа дэд сэтгэц задлан шинжээч германологч тусгай боловсролын мэргэжилтний хамт Оксфорд руу очсон бөгөөд хамгийн түрүүнд Гийомтой уулзахаар шийдсэн байна. Учир нь Тьерри гэр бүлийн бүх гишүүн дундаас Гийомыг хамгийн их доромжилж үн цэнгүй мэт харьцдаг байсан тул тэр хамгийн түрүүнд Тьеррид эргэлзэх боломжтой хүн гэж үзжээ. За энэ тооцоо зөв болж Гийом ээж Кристинтэй уулзахыг зөвшөөрсөн байна. Кристин ч мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу үгээ маш болгоомжтой сонгож хүүтэйгээ ярилцаж эхлэхэд олон жилийн дараа анх удаа Гийом Тьерригийн тухай өөр өнцгөөс бодож эхэлсэн. Түүний хувьд энэ нь том өөрчлөлт байсан бөгөөд эхний энэ амжилтад түшиглэн багийнхан Оксфорд дахь байшинд очиж үлдсэн 7 хүнтэй уулзахаар оролцсон байна. Тэнд эмээ Гиймет, Шарлонри, Диан, Амори, Гилен болон түүний 2 хүүхэд байсан. Гэвч тэд гарахаас татгалцсан бөгөөд ялангуяа Гилен цонхоор шагааж байгаад өөрийнхөө экс нөхөр болох Жон Маршоныг харангуйтаа Тьерригийн олон жилийн турш ярьсан дайснууд үнэхээр хүрээдэрлээ гэж бодсон байна. Түүний хувьд Жон хуучин нөхөр нь биш харин Тьерригийн анхааруулж байсан аюулын нэг хэсэг хэвээр байсан учраас цонхныхаа алдаа буцааж хаагаад тэднийг явахыг шаарджээ. За ингээд Даниэль Пикотан болон түүний баг эхний оролдлогоор зөвхөн Гийомыг авч Франц руу ботсон байна. Гэвч тэд бууж өгөөгүй. 1 сарын дараа 2 дахь ажиллагааг зохион байгуулахдаа энэ удаа зөвхөн үг бус Тьерри өөрийн гараар үлдээсэн хамгийн хүчтэй нотлох баримтыг авч очсон. Тэр нь баривчлагдсныхаа дараа мөрдөн шалгах шүүгчид өгсөн мэдүүлэг байсан бөгөөд олон жилийн турш Дө Видринийн гэр бүлийнхэнд өөрийгөө тэдний хамгаалагч, үнэнч хүн, аврагч мэтээр харуулж ирсэн Тьерри шүүхийн өмнө тэднийг шал өөрөөр дүрсэлсэн байсан. Тэр тэднийг өөрт нь наалтсан, төвөг удсан, бүр өөрийг нь санхүүгийн хувьд сүрүүлсэн хүмүүс мэтээр ярьсан байсан нь гэр бүлийнхний хувьд асар хүчтэй цохилт болсон. За энэ мэдүүлгийг унших үед тэдний олон жилийн турш итгэж ирсэн дүр анх удаа жинхэнэ утгаараа нурж эхэлсэн байна. Тэдний хамгаалагч гэж бодож байсан хүн үнэн дээр тэднийг дорд үздэг, өөрсдийнхөө амьдрал тохиолдсон бүх зовлон Тьерригийн ярьж байсан нууц хуйлдаан бус харин өөрийнх нь зохиосон түүх байж болохыг нэг нэгээрээ ойлгож эхэлжээ. Удалгүй гэр бүлийн гишүүд Францын шүүхэд гомдол гаргаж Шарл Онри Кристинийн хамт Франц руу шууд буцсан бол бусд нь ч дараалан Англиг орхиж эхэлжээ.
Тэд Тиагийн иргэшээлээс гарах тусам нэг зүйлийг улам тодорхой ойлгосон байна. Тиаги Тили хизээж тэднийг хамгаалах гэж байгаагүй. Тэдний бүтээсэн бүх айдас нууц байгууллага дайснуудын тухай түүхийн цаана нэг л бодит зорилго байсан бөгөөд тэр нь Дө Видриний гэр бүлийг аажмаар бүх зүйлээс нь салгаж эцэст нь бүрэн хоослох явдал байжээ. Шарл Онри тэр үед өөрийгөө гэр бүлийнхээ хамгийн үнэт өв болох Мартелийн цайзыг аварч байна гэж үнэхээр итгэж байсан. Тиаги түүнийг Лондон руу авч явж цайзыг барьцаалан зээл авах баримт бичигт гарын үсэг зурулснаар гэр бүл 460,000 еврогийн зээл авсан ч мөрдөн шалгагчдын үдснээр энэ мөнгийг ч Тиаги өөртөө шилжүүлсэн байна. Харин зээлээ эргүүлэн төлөх боломж гэр бүлийнхэнд огт үлдээгүй учраас эцэст нь Мартелийн цайз өөр эзний мэдэлж шилжээж олон үеэрээ хадгалж ирсэн удмынх нь хамгийн чухал өмч тэдний гараас бүр мөсөн алдагдсан. За ингээд Дө Видринийхэнд бараг юу ч үлдээгүй. Цайд нь байхгүй болж байшин орон сууцнууд нь зарагдаж, тавилга нь хураагдан эсвэл дуудлага худалдаагаар орж бүр гэр бүлийн үнэт эдлэлүүд хүртэл алга болсон бөгөөд олон үе дамжин хуримтлагдсан хөрөнгө нь хэдхэн жилийн дотор бараг бүрэн үгүй болжээ. За мөрдөн шалгалтын явцад нийт хохирлыг 4.5 сая еврогоос давсан гэж тооцсон боловч яг эндээс хэрэг улам сонирхолтой болсон. Учир нь цагдаа нар Тиагийн дансыг шалгахад энэ бүх мөнгө тэнд байгаагүй. Ингээд нэг асуулт өөрийн эрхөө гарч ирсэн. Тиаги энэ бүхнийг ганцаараа хийгээгүй юм биш биз? За удалгүй мөрдөгчд түүний бараг өдөр бүр холбоо барьдаг нэг хүний нэрийг анзаарч эхэлсэн бөгөөд тэр хүн нь Жак Гонзалес гэгч байв. Тиаги Дө Видриний гэр бүлийнхэнд Жак Гонзалесийг өөрийнхөө дарга гэж танилцуулдаг байсан бөгөөд цагдаагийн утасны чагналтаарч энэ хоёр маш ойр тогтмол харилцдаг нь ил болсон байна. За үүгээрч зогсохгүй Гийом Франсуа Диан болон Гиймет нар 2002-оос 2008 оны хооронд Франц руу олон удаа явж Тиагийн даалгавраар бэлэн мөнгө хийсэн дугтуй заримдаа бүр цүнх авчирч Жак Гонзалест үргэлдэг байсан тухайга мэдүүлжээ. Тэдний ярьснаар ийм аялал ганц 2 удаа биш нийтдээ 30 орчим удаа болсон бөгөөд мөрдөн шалгагчид Дө Видриний гэр бүлээс алга болсон 4.5 сая евроны 1.5 сая орчим нь Жак Гонзалест очсон байж болзошгүй гэж тооцсон байна. 2010 оны 6 дугаар сард Жак Гонзалес баривчлагдаж хамжигчаар оролцсон болон гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг авсан хэрэгт шалгагдан хоригдсон. За тухайн үед тэр 65 настай байсан бөгөөд хэдэн сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаж шүүхийн хяналтанд орсон байна. За Жак Гонзалес Дө Видриний гэр бүлийн мөнгнөөс авснаа үгүйсгээгүйч мөрдөгчдийн ярьж байсан 1.5 сая евро биш харин хэдэн жилийн хугацаанд нийт 300-аас 400 мянган евро орчим авсан гэж тайлбарлажээ. Тэгвэл энэ мөнгө юунд зориулагдсан байсан юм бэ гэдэг асуултын хариуд өмнө нь олон удаа гарч байсан Blue Light Foundation дахин гарч ирнэ. За Жак Гонзалес 1999 онд ийм нэртэй хүмүүнлэгийн байгууллагыг байгуулж өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг байсан бөгөөд Тиаги өмнө нь Дө Видриний гэр бүлийнхэнд яг энэ сан олон улсын нууц бүтцтэй холбоотой тэднийг хамгаалдаг хүчирхэг байгууллага мэтээр танилцуулж байсан. За гэвч бодит байдал дээр Blue Light Foundation байгуулагдсанаас хойш нэг ч бодит хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлээгүй байжээ. Жак Гонзалес өөрийнх нь авсан мөнгө сангийн ирээдүйн хүмүүнлэгийн ажиллагаанд зориулагдсан гэж тайлбарласан боловч мөрдөн шалгалтаар Дө Видриний гэр бүлээс ирсэн их хэмжээний мөнгө тус сангийн дансанд биш харин Жак Гонзалесийн хувийн банкны дансууд руу орсон болох нь тогтоогдсон байна. За тэр үүнийг сангийн хөрөнгө хангалтгүй байсан 300-аас 400 мянган евроч том хэмжээний хүмүүнлэгийн үйл ажиллагаа эхлүүлэхэд хүрэлцэхгүй байсан гэж тайлбарласан байна. Харин 2010 онд цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийхэд энэ тайлбартаа огт нийцэхгүй өөр дүр зураг гарч ирсэн байна. За Blue Light Foundation бодит төсөлгүй санхүүгийн хувьд бараг хоосон байхад Жак Гонзалес өөрөө тун тансаг амьдарч 84 мянган евроны үнэтэй брендинг костюм, үнэтэй бугуун цаг, өндөр зэрэглэлийн дарс зэрэгт их хэмжээний мөнгө зарцуулсан байсан бөгөөд гэрээс нь бүр 120 мянган евро бэлнээр олджээ. За Гонзалес энэ мөнгөний тодорхой хэсгийг хувийн хэрэгцээндээ зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн ч Тиаги Тили Дө Видриний гэр бүлийг сэтгэл зүйн хувьд иргэшээлтэд оруулж хөрөнгийг нь аажмаар авч байсан талаар өөрөө юу ч мэдээгүй гэж мэдүүлсэн байна. За түүний тайлбараар Тиаги болон гэр бүлийнхэн хоорондоо ямар нэгэн хууль ёсны санхүүгийн тохиролцоотой
тэр тохиролцооноос гарсан ашигын хэсгийг сан руу шилжүүлдэг гэж л ойлгож байсан бөгөөд хэрэв үнэн байдлыг мэдсэн бол бүхнийг шууд зогсоох байсан гэжээ. За гэвч энэ тайлбар нэг шинэ асуултыг бий болгосон. Энэ хоёрын хэн нь үнэндээ хэнийг удирдах байсан бэ? 3 жил үргэлжилсэн мөрдөн шалгалтын дараа 2012 онд Тьерри Тилли болон Жак Гонзалес хоёрыг Бордо хотын эрүүгийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Тьерри Тиллиг Дө Видрений гэр бүлийн 11 гишүүний эмзэг байдлыг ашигласан, хорж тусгаарлсан, хүчирхийлэл үйлдсэн хэрэгүүдээр харин Жак Гонзалесийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг авсан болон Тьеррид хамжигчаар оролцсон хэрэгт буруутгажээ. 2012 оны 9-р сарын сүүлээр олон жил хүлээгдсэн шүүх хурал Бордод эхэлж Тьерригийн өмгөөлөгчид нэг гол хамгаалалт дэвшүүлсэн байна. Тэдний хэлснээр Тьерри өөрөө энэ бүхний жинхэнэ толгойлогч биш, харин сүүдэрт байсан Жак Гонзалесийн тушаалыг биелүүлдэг хүн байсан бөгөөд үүнийг батлах хамгийн чухал нотлохоо нь цагдаагийн чагнасан утасны яриануд байжээ. Зарим ярианд Тьерри үнэхээр Жакаас айсан, түүнд тайлагнаж байгаа мэт сонсогддог байсан бөгөөд 2009 оны 7 дугаар сарын 1 ярианд Гонзалес мөнгө яагаад орж ирэхгүй байгааг маш ууртайгаар шаардаж байсан нь Тьерригийн өмгөөлөгчдийн хувьд Жак үнэхээр дарга байсан гэдгийг харуулах өчтэй баримт болсон байна. За прокурорын дүгнэлт үүнээс огт өөр байсан. Түүний үдснээр бүх ажиллагааны жинхэнэ зохион байгуулагч нь Тьерри Тилли өөрөө байсан бөгөөд Жак Гонзалесийг зориудаар өөрийн дарга мэтээр харуулж, дээр нь олон улсын нууц байгууллага Blue Light Foundation хамгаалтын сүлжээ гэх мэт бүтцийг нэмж зохиосноор өөрийн яриаг илүү үнэмшилтэй болгосон байна. За ингэснээр мөнгө нэгэх бүрдээ аюулгүй байдлын ажиллагаа, хамгаалтын зардал, нууц ажиллагаа, сангийн хэрэгцээ гэх мэт шин тайлбар гаргаж ирэх боломжтой байсан бөгөөд гэр бүлийнх нь ч тэр бүхнийг үнэн гэж хүлээн авдаг байжээ. За гэвч шүүх хурал дуусах төгсөхөд ч нэг том нууц тайлагдаагүй хэвээр үлдсэн байна. Алга болсон 4.5 сая евроноос Жак Гонзалест очсон гэж тооцсон мөнгө болон мөрдөн шалгалтаар олдсон хөрөнгийг хасвал ойролцоогоор 3 сая евро хайцсан нь тодорхойгүй байсан бөгөөд зарим мөрдөн шалгагчид энэ мөнгөний нэг хэсгийг 2-р олон жилийн турш зарцуулсан байж магадгүй гэж үзсэн бол өөр хэсгийг хаана нэг газар нуусан байх боломжийг ч үгүйсгээгүй байна. За гэвч тэр мөнгө яг хаана байгааг хизээч бүрэн тогтоож чадаагүй. Эцэст нь прокурор Тьерри Тиллид 10 жилийн хорих ял, мөн насан туршдаа компани аж ахуйн нэгж удирдах эрхийг нь хасах ял хүссэн бөгөөд Жак Гонзалест ч мөн хорих ял хохирогчдод нөхөн төлбөр өгөх үүрэг хүлээлгэхийг шаардсан байна. Ингээд 11-р сарын 13-ны өдөр Бордогийн эрүүгийн шүүх шийдвэрээ гаргахад прокурорын хүссэн хамгийн дээд хэмжээний 10 жилийг Тьерри Тиллид шууд оноогоогүй, харин түүнийг 8 жилийн хорих ялаар шийтгэж 5 жилийн хугацаанд иргэний болон улс төрийн зарим эрхийг нь хассан байна. Харин Жак Гонзалесийн хувьд Тьерригийн өмгөөлөгчдийн хэлж байсан шиг энэ бүхнийг дээрээс удирдсан жинхэнэ дарга байсан гэж шүүх үзээгүй боловч түүнийг Тьерригийн үйл ажиллагаанд хамсаатнаар оролцоож гэр бүлээс гарсан мөнгнөөс ашиг хүртсэн гэж буруутган 4 жилийн хорих ял оноосон байна. За мөн энэ хоёрыг хохирогчдод учирсан материаллык болон сэтгэл санааны хохирлыг хамтран барагдуулах үүрэгтэй гэж үзэж Дө Видрений гэр бүлийн иргэний нэхэмжлэл гаргасан гишүүнд материаллык хохирлын төлбөрт ойролцоогоор 4.8 сая евро, сэтгэл санааны хохиролд 505 мянган евро төлөвлөхээр шийдвэрлэжээ. Гэвч Тьерри Тилли энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Шүүхийн танхимд ялаа сонссон даруйда тэр энэ хэрэг ингээд дуусахгүй гэсэн байр суурь илэрхийлж улмаар давж заалтахаар шийдсэн бөгөөд ингэснээр Дө Видрений гэр бүлийнхэн олон жилийн дараа нэг шатны шүүхээс ялалт байгуулсан ч Тьерритэй холбоотой шүүхийн тэмцэл хараахан төгсөөгүй. 2013 онд хэрэг Бордогийн давж заалдах шатны шүүхэд дахин очиход Тьерри өмнөх шигээ өөрийгөө энэ бүхний гол зохион байгуулагч биш хэмээн хамгаалж хариуцлагын тодорхой хэсгийг Жак Гонзалес болон бүр Дө Видрений гэр бүлийн гишүүд өөрсдөд нь тоххыг оролцсон боловч прокурор өмнөх байр сууриа өөрчлөөгүй. Эцэст нь 2013 оны 6 дугаар сарын 4-нд Бордогийн давж заалдах шатны шүүх Тьерри Тиллигийн ялыг хөнгөрүүлэх бус харин эсрэгээр нь нэмэгдүүлж анхан шатны шүүхээс оноосон 8 жилийн хорих ялыг 10 жил болгон өсгсөн байна. Өөрөөр хэлбэл өөрөө давж заалдсанаар Тьерри 2 жилээр илүү хоригдох ялтай болсон бөгөөд энэ нь тухайн хэрэгт түүнд оноож болох хамгийн хүнд ял байсан.
За энэ бүхний эцэст ядаж нэг зүйл азтайгаар төгссөн нь энэ хэрэг одоо хүний амь насны хохирлгүй дууссан явдал. За гэхдээ хүний амь эрсдэггүй гэдэг нь одоо хохирол бага байсан гэсэн үг биш бөгөөд тэдний алдсан хөрөнгийг тодорхой хэмжээний мөнгөөр тооцож болох ч айдас дунд өнгөрүүлсэн олон жилүүд тасарсан гэр бүлийн холбоо алдагдсан залуунаас сэтгэлийн шарахыг ямар ч шүүхийн шийдвэр буцааж өгөх боломжгүй нь бол ойлгомжтой. За ингээд Монфранканы тусгаарлагдсан гэр бүл хэмээн нэрлэгдсэн нэг хүний худал яраа, айдас, сэтгэл зүйн манипуляц бүхэл бүтэн гэр бүлийн амьдралыг бараг 10 жилийн турш хэрхэн өөрчилж чадсныг харуулсан итгэмээргүй хэрэг ийхүү төгсөж байна. Ингээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай.